За Сүхбаатар аймагт одоо 2025 оны 9 сараас хэрэгжиж эхлэх орон нутгад сувилагч мэргэжлийг бэлтгэх төсөл хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоо талууд бас санамж жиг байгуулсан. За ер нь энэ сувилагч мэргэжлийг бэлтгэхийн төсөл хөтөлбөр орон нутгад хэрэгжснээр ямар давуу талтай, орон нутгийн одоо хэдээс хэдэн насны ямар хүмүүс ямар байдлаар хамрагдах боломжтой юм бэ? Танилаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За өнөөдөр бид нэр орон нутагт сувилагч мэргэжлийг бэлтгэх гэдэг хөтөлбөрийг Сүхбаатар аймагтаа хэрэгжүүлэхээр манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль за тэр дундаа Дорн говьдох анагаах ухааны сургуулийн одоо холбогдох удирдлагууд маань ирээд байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн онцлог өөрөө юу вэ гэхээр одоо Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих. За түүнчлэн бүс нутагт дутагдж байгаа хүний нөөцийг бүс нутагт нь бэлтгэх. За доктор сууршилтай ажилуулах гэдэг ийм үндсэн зорилготой хөтөлбөр байгаа. За манай сургуулийн хувьд одоо энэ хөтөлбөрийг бол өмнө нь Өвөрхангай аймагт хэрэгжүүлж ирсэн туршлага бол байгаа. За энэ бүхнээс ингээ харах юм бол Монгол Улсын засгийн газраас ялангуяа энэ сувилагч буюу одоо эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд ордог учраас засгийн газраас бол одоо элсэгчдэд бол тэтгэлгийг бол өгдөг. Бид нар одоо манай сургуулийн хувьд одоо элсэгчдийг тэр тэтгэлэг авах хүртэл нь одоо бэлтгэхээс ахуулаад за түүнчлэн 3 жилийн энэ дэд бакалаврын хөтөлбөрийг одоо нэлээд эрчимжүүлсэн програмаар орон нутагт нь заах ийм хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийг манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилхон сургууль түүнчлэн Дорн говь аймагдах анагаах ухааны сургуулиас одоо мэргэжилтэн багш нар маань ирж орон нутагт нь хичээлүүдийг бол орно. За түүнчлэн өнөөдрийн гэрээний бас нэг зүйл заалт бол аймгийн эрүүл мэндийн газар эмнэлэг дээр ажиллаж байгаа энэ туршлагатай эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд манай сургуулиас сургагч багшаар бэлтгэх байгаа. Тэгэхээр энэ сургагч багш нараараа дамжуулаад орон нутагтаа бас сургалтууд маань явна. За 3 дугаарт нь бид нар цахим хэлбэрээр бас одоо лекц хичээлүүдэд явна гэдэг ийм төлөвлөлтөөр одоо гэрээ маань зурагдж байна. За энэ дээр ялангуяа улсын хурлын гишүүн Отхон Баяр гишүүний санаачлагтайгаар түүнчлэн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд орон нутгийн удирдлагууд маань энэ санаачлагыг гаргасан. За түүнчлэн одоо оюутнуудад суралцах орчныг хангаж өгөх, түүнчлэн ирж хичээл зааж байгаа багш нарын орон байр болон дэмжлэгийг үзүүлэхээ бол амлалаа. Тэгэхээр энэ дээр бол манай сургуулийн хувьд бол бас хичээж ажиллах их хариуцлагатай үүрэг ногдож байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт одоо ерхий боловсролын сургуулийг шинээр төгсөж байгаа болон за төгссөн бас одоо төгсөгчд хамрагдах боломжтой гэж ойлгосон. Тэгэхээр одоо засгийн газрын тэтгэлгийг авахын тулд бас тухайн одоо элсэгчид ямар шаардлага тавигдах вэ? Ямар шалгуур болцлыг хангасан байх ёстой вэ? За их сайхан асуулт байна. Тэгэхээр энэ маань нэгэнт сувилагч мэргэжилтэн бол эрэлттэй мэргэжил учраас Монгол Улсын засгийн газраас 100% одоо суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. За ингийн тулд бол одоо элсэлтийн ерхий шалгалтын 501 түүнээс дээш оноотой байх ёстой. Хичээлийн голч маань бол 2.8 түүнээс дээш байх ёстой. Тэгээд яг энэ мэргэжлэрээ суралцдаг гэсэн ийм шалгууруудыг хангах ёстой. Тэгэхээр эхний ээлжинд за орон нутаг энэ аслагдсан сумдад одоо байгаа одоо 10 жил ерхий боловсролын сургуулаа төгссөн одоо элсэгчдийг элсэлтийн ерхий шалгалтанд бэлтгэх түншлэн 501 гэдэг оноо босоо оноог давуулах гэдэг энэ бэлтгэл ажлууд хийгдэнэ. 501 оноо одоо давсны дараагаар бол одоо ингээд засгийн газрын тэтгэлэгтэй хамрагдаад одоо сурлагынхаа төвшинг дундаж оноогоо хадгалаад явах энэ шаардлагуудыг тавьдаг. Тэгэхээр одоо энэ хөтөлбөр маань нэлээд тийм цогц тийм ээ. Одоо элсэхээс элсэлтэнд нь бэлдэнэ, элсний дараа нь сургана, түүнчлэн одоо доктортой үндсэн хөтөлбөрөө бид нар одоо нэлээд тийм эрчимжүүлсэн хөтөлбөрөөр бэлтгэдэг. За манай энэ совилхон хөтөлбөр бол өөрөө олон улсад магадлагдсан хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ сувилагч мэргэжилтний карьер хөгжлийнхаа дагуу цаашид бид нар бакалавр, магистр, доктор за түүнчлэн одоо ингээ гадаадад ажиллах гэсэн эрх нь
нээлттэй байдаг ийм сайх хөтөлбөр байна. Тэгэхээр энэхүү хөтөлбөрт одоо бүх сум суурин газар байгаа одоо хүмүүс хамрагдах боломжтой, бүх насныхан хамрагдах боломжтой. Жишээлх юм бол одоо хүүхдээ гаргаад гэртээ сууж байгаа ээжүүд хамрагдах боломжтой. Зөвлөгч мэргэжлэр сурч байгаа одоо сургуулаа орхисон ийм одоо хүмүүс ч бас хамрагдах боломжтой гэдгийг бас хэлэхэд таатай. За тэгэхээр энэхүү сургалт бол эх 9-р сараас эхэлнэ. За харин тэр хүртэл өнөөдрөөс одоо эх 9 сарын хүртэл одоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд орон нутагт хангагдах юм а.